Үзэгч та бүхэнд асуу минь мэдээллийг бүгд найрамдах Казахстан улсын Астана хотоос хүргэж байна. За 4-р сарын 20-ны өдрөөс эхлэн бүгд найрамдах Казахстан улсад Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх төрийн айлчлал хийгчтэй холбоотуулан мэдээллийг та бүхэндээ шууд дамжуулан хүргэсээр байх болно. За өнөөдөр буюу 4-р сарын 20-ны өдрийн Казахстан улсын цагаар бол 16 цаг 20 минутад Монгол Улсын ерөнхийлөгч газардаж ийхүү албан ёсны айлчлал эхлэж байна. За айлчлалтай холбоотой мэдээллийг тус айлчлалд багтсан судлаачдын арианаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За судлаачид тус айлчлал ямархуу ач холбогдолтой үр дүн болон стратегийн ач холбогдлын талаарх мэдээллийг та бүхэндээ дэлгэрэнгүй хүргэх болно. За мөн үргэлжлүүлэн асуумын сайт мэдээллийг төрийн айлчлалын эргэн тойрон дахь мэдээллийг шууд дамжуулан та бүхэндээ хүргэсээр болно. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх бүгд найрамдах Казахстан улсад хийх төрийн айлчлалуудаа хийхээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр энэ удаагийн айлчлалаар бол манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бол олон салбарт тэр дотроо бол улс төр эдийн засаг худалдаа, IT технологи, инженерчлэлийн чиглэл, банк санхүү хөдөө аж ахуйн чиглэлд олон салбарт бол үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх ийм төлөвлөгөөтэй байна. Энэ нь бол нэг үгээр хэлэхэд ер нь бол манай хоёр улсын стратегийн түншлэлийг улам баттгах баттгахаар өндөр дээд үр дүнтэй бол айлчлал бол болно. За тэгэхээр энэ удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Казахстан улсад хийж байгаа айлчлал бол ерөнхийлөгчийн төвшөнд 20 жилийн дараа хэрэгжиж байгаагаар бол онцлог байгаамаа. Тэгэхээр манай хоёр улс бол 1992 онд бол дипломат харилцаа тогтоосон. Тэгэхээр 1991 онд бол өөрөөр хэлбэл тухайн үеийн зөвлөлт холбоотой улс задарснаар бол Казахстан улс 1992 онд бол бие даасан улс болсноо бол албан ёсоор бол зарласан байгаамаа. Тэгэхээр 1992 онд бол нэгдсэн үндэсний байгууллагад албан ёсоор элсэж олон улсаар хүлээн зөвшөөрүүлсэн. За тэгээд 92 онд бол Монгол улсын хувьд бол бүгд найрамдах Казахстан улсыг бол албан ёсоор бүрэн хүлээн зөвшөөрч манай хоёр улс бол дипломат харилцаа тогтоосон ийм түүхтэй юм байгаамаа. За 1992 онд бол манай Казахстан улсын Алматы хотод бол Монгол улсын элчин сайдын яам бол албан ёсоор нээгдэж үйл ажиллагаагаа явуулсан байгаа. За тэгээд түүнээс хойш бол Астана хотод бол 2010 он гэхэд бол нүүн шилжиж сууршиж үндсэн үйл ажиллагаагаа бол идэвхтэй явуулсаар бол өнөөдрийг хүрч байгаамаа. За Астана хотын хувьд бол Казахстан улсын хувьд бол 1997 онд бол Монгол улсад Улаанбаатар хотод бол Казахстан улсын дипломат төлөөлөгчийн газар бол албан ёсоор нэгдсэн байгаа. За тэгээд 2007 онд бол төвшин дээршилж элчин сайдын яамны төвшөнд бол үйл ажиллагаагаа бол тасралтгүй бас явуулсаар өнөөдрийг хүрч байна. За тэгэхээр манай хоёр улс бол дипломат харилцаа тогтоогоод хэдийн 34 дэх жилийн нүрийг бол үзэж байна. Тэгэхээр 1992 оноос бол 2024 он хүртэл бол өргөн хүрээний түншлэлтэй уламжлалт найрсаг харилцаагаа бол харилцааны төвшөнд бол олон салбарт үйл ажиллагаагаа явуулж ирсэн болвол 2024 онд бүгд найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Такаев бол Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар Монгол улсад бол төрийн айлчлал хийсэн байна. Тэгэхээр энэ
үеэр бол манай хоёр орны ерөнхийлөгч за манай хоёр улсын нөгөө уламжлалт найрсаг харилцааны төвшинг шат ахиулж бол одоо стратегийн түншлэлд хүргэсэн гэдэг бол албан ёсоор зарлан тунхагласан байгаамаа. Тэгэхээр энэ одоо үйл явдал бол одоо Монгол улсын хувьд за Төв Азийн одоо хамгийн том одоо чухал түнш гэдэг бол баттгын харуулсан. За үүнээс гадна бол за Төв Азийн одоо бусад улсаас за стратегийн түншлэл тогтоосон бол анхны ор юм байгаамаа. За тэгэхээр Монгол улсын гадаад харилцаа ер нь сүүлийн үед идэвхтэй за маш одоо идэвхтэй явагдаж байгаагийн нэг илэрхийлэл бол одоо Төв Азийн одоо бүс нутгийн улсуудтай гадаад харилцаа хамтын ажиллагаагаа бол эрчимтэй хөгжүүлж байгаагаар бол бас илэрч болох юм аа. Тэгэхээр энэ одоо Станы 5 орн буюу одоо Төв Азийн 5 орн бол одоо Монгол улсын ерөнхийлөгчийн хувьар бол одоо 5 ерөнхийлөгчийн одоо бүрэн эрхийн хугацаанд бол одоо энэ Төв Азийн бүх оронд бол төрийн айлчлал хийсэн. За эдгээр улсуудын ерөнхийлөгчнөр бол бас одоо харилцан айлчлалыг Монгол улсад бол хийсэн байгаа юм. Тэгэхээр энэ одоо айлчлал бол одоо Монгол улсын энэ олон талт гадаад бодлогыг тогтвортой инх тайванч одоо тэнцвэртэй хэрэгжүүлэх үүднээс за одоо Төв Азийн одоо улсуудтай энэ 3 дахь хөршийн бодлогын хүрээнд бол улам эрчимжүүлж байна. Тэгээ энэ бол онц шалбагдaltaй айлчлал. Тэгээ Монгол улсыг ингийг хэрхүүлсэн гадаад бодлогын одоо том илэрхийлэл тийм ээ Монгол улсын ингийг эрхэмлэгч олон толгуурт тийм идэвхтэй онлайн хувьд прагматик ийм гадаад бодлогын том илэрхийлэлтэй. Тэгэхээр бол ер нь C5 гэдэг чинь бол өөрөө их том ойлголт болсон байгаа шүү дээ. Төв Азийн 5 улс. Төв Азийн 5 улсын геополитикийн байршил за дэлхийн 3 том иргэншлийн зааг дээр байж тийм ээ Европ, Хятад тэгээд Ислам ингээд тэгээ энэ онцлогуд байна. Дээрээс нь үл байгаль цаг агаар байгалийн нөөц соёлын том их яндшгүй их баялаг байж байна. Дээрээс нь бол хөгжлийн хвшлийн бас их хорд байж байна тийм ээ. Хүн төрөлхтөн өнөөдөр ингээд хөгжлийнхээ хордны 90-100-д ороод ирсэн байхад C5 бол дэлхийн том интеграцийн голд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр C5 дээр нэмэх нь 1 гэдэг ийм том яллоор Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо, Итали гэдэг ингээд явж ятал чинь Монгол бас C5 дээр нэмэх нь 1 гэдэг том яллаар бас хамтын ажиллагаа хөгжүүлээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бол Төв Азийн 5 улсад төрийн айлчлал хийсэн Монгол улсын цорын ганц ерөнхийлөгч биш үү? Тэгээд 5 улстай зэрэг харилцсан. Энэ 5 дотроос бол Казахстантай стратегийн түншлэлийн харилцаатай, Узбекистан, Кыргызстантай бол ижүүрийн түншлэлийн харилцаатай. За тэгээд энэ зун бид нэр хүлээгдэж байгаа Тажикстаны ерөнхийлөгчийн айлчлалын үед дахиад ижүүрийн түншлэлийн харилцаа тогтоох магадлал өндөр байж байна. Ийм нөхцөлд бол Монгол улсын гадаад бодлого Төв Азид өнөөдөр яг бид нар юу гэж үзэж байгаа нөхцөл зэрэг энэ 92 оноос хойш хөгжсөн бодлогын чинь хамгийн нэг онцлог нь Монгол улс өнөөдөр Төв Азид бол өөрийнх нь гадаад бодлого бүрэн бүтэн болж чадсан гэж тийм ээ. Төв Аз дээр нэмэх нь 1 гэж цааш нь Азербайджаныг оруулаад ярьж болно тийм ээ. Тэгээ яагаад өнөөдөр ерөнхийлөгч яг энэ цаг үед ирж байгаа юм бэ гэхдээ зэрэг за мэдээж энэ бол хариу айлчлал, төрийн айлчлал 2024 онд Казахстаны ерөнхийлөгч Такаев Монгол улсад айлчилж стратегийн түншлэл тогтоосны дараа хариу айлчилж байна тийм ээ. Нөгөө талаас бүс нутгийн дээд хэмжээний том саммитэд хүнд зочноор өргөж байна. Тэр нь Төв Азийн 5 улс тэгээд Армени, Азербайджаны төрийн тэргүүн орсон их том бүс нутгийн саммит дээд хэмжээний уулзалтанд хүнд зочноор Монгол улс нэмэгдэж байна. Тэгэхээр 7 дээр нэмэх 1 гэсэн том яллаар ч юм уу тийм тэгж ярьж болно л доо. Хэрвээ онлайн үүднээс ярих юм бол ямар ч байсан энэ дэлхийн цагаар жилийн цаг уурын нөхцөл байдал маш хүнд байгаа. Геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа үед бол Монгол улсын инхийг хэрхэмлсэн гадаад бодлогоо нотлоод ингээ Казахстан дээр Төв Азийн тэргүүлэх Казахстантай энэ хоёр талын харилцаагаа ингээ дахиад цааш нь хөгжүүлэх гээд өргөжүүлэн тэлэх гээд ингээ явж байгаа нь бол манай гадаад бодлогын нэг том ололт амжилт гэдэг юм уу ялалт байж болно гэж үзэж байгаа.